За ингээд 7 цаг болсон байна. Хэдүүлээ хилцүүлэгтээ орцгоё. За одоо ингээд та бүгднгийнх нь микрофоныг хаах болно. Тэгээд хилцүүлэг өнөөдрийн хилцүүлэг бол COVID-19-ийн дараах одоо Монгол улсын биеийн тамир спортын болон олимпийн хөтөлбөрийн ерөнхий өнгө төрх ба хүлээгдэж буй нөхцөл байдлын тухай доктор профессор Зоригтбаатар хэлцэх болно. Ингээд өнөөдрийн одоо хилцүүлэгт оролцож байгаа та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Тэгээ хилцүүлгийн дараа та бүхэн саналаа хэлэх бол за participants гэсэн товчийг дараад за дараа нь тэр гарсан цонхны доотлолт нь hand raise гэсэн товч байгаа. За тэрхүү товчийг дараад та бүхэн саналаа хэлэх боломжтой шүү. Ингээд идэвхтэй хилцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна та бүхнээс. За ингээд Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч за доктор профессор Зоригтбаатар таныг урьж байна. Таны микрофоныг нээлээ. За бүгдээрэнд нь ороо минь төргийа. За юуны өмнө энэхүү чухал ач холбогдолтой захим хилцүүлэгт бас урьж оролцуулж мэдээж хийлгэвчүүд бас гүн талархал илэрхийлье. За тэгээ өнөөдрийн хилцүүлэгт ер нь энэ хилцүүлгийг сонирхох ирээдүйд одоо тийм ээ. Тэгээд одоо YouTube дээр тавихад энийг сонирхож үзэх хүмүүс бол манай энэ биеийн тамир спортын болон олимпийн хөтөлбөрийн хөгжлийн төлөө шинжлэх бодол санаатай мөн одоо эхэлж буй ажилдаа хөдөлмөр эзэмшсэн мэрэгжилтэй үнэн ч идэвхтэй хүмүүс одоо энд оролцож байна гэж би бодож байгаа шүү. Тэгээ. За өнөөдрийн байдлаар дэлхийд дахинаар бол маш хүнд үеийг туулж байна бид нар. Монгол улс мөн адил. Ер нь зарим ийм улс орнуудын олон улсын байгууллагууд за нэр хүндтэй алдартай хүмүүсээ үзэж байгаагаар бол энэ одоо коронавирус бол дэлхийн түүхэнд болж байсан томоохон дайнтай энэ зэрэгцгүүч одоо хор уршигтай гамшиг нөлөөтэй болж магадгүй гэсэн ийм одоо таамаглал хэлж байгаа. За ер нь энэ шинэ одоо шинэ төрлийн коронавирус бол манай гарагийн одоо бүх улсуудын нийгэм эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир спортын болон олимпизмын салбарт хүчтэй нөлөө үзүүлж байна. Эдгээр салбарууд нь одоо хор уршиг, дөргөлт, зогсон байдалд орж байгаа бол одоо үнэхээр бүгдийг тайлбарлавал маш их цаг орох юм аа. Тэгээ би өнөөдөр бол та бүхэнтэй Монгол улсын биеийн тамир спортын болон олимпийн хөтөлбөрийн COVID-19-ийн дараа ямар зүйлүүд шаардах вэ биднээс, ямар одоо ажил үйлс хийхийг одоо бид нар шаардах гэдэг талаар товчхон одоо танилцуулъя гэж бодсон. Маш их зүйл байгаа. Тэгэхээр бол энийг одоо бүгд 20 минутанд багтааж ярих ямар ч боломжгүй. Гэхдээ би голдуу нэрлээд ингээ явчих бүгдээрээ энэ хэлцүүлгийн явцдаа асуулт хариулт болон бусад хэлбэрээр бас харилцсан саналуудаа солилцох болох юм аа гэж бодож байгаа юм. За ер нь бол биеийн тамир спорт бол өөрөө нийгмийн том салбар. За энэ салбар бол өөрөө бол нийгмийн салбарын хувьд шууд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шууд ач холбогдол нөлөөр гарч ирдэг ийм бас их чухал ач холбогдолтой салбар юм л да. Маш олон талын нөлөөтэй. За тэгээ энэ өөрөө бол цогцын тогтолцоо юм байгаа биеийн тамир спорт гэдэг бол. Энэ тогтолцоо нь бол өөрийн гэсэн хүчин зүйлүүдтэй, өөрийн гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй ийм одоо чухал нийгмийн салбар байгаа. Тэгээ энийг бид нар бас ер нь бол нийгмийн хоёр социализмын, капитализмын үеэсээ эхлээд ер нь бол одоо спорт гэдэг бол хоёр нийгмийн өсөлт дөөний томоохон одоо талбар юм. Тэр үзэл сурталчилан хэсэг зүйл их орчихсон медаль голлсон бодлого чиглэлтэй тэрийг их үнэлдэг энэ ойлголтоос бид нар зарим талаар гарч чадаагүй ч явж байгаа. Ингэж үзэж байсныхаа нөлөөнөөс бас гарч чадахгүй байгааг бас олон зүйлдээ бид тайлбар хэлж болно тийм. За миний энэ одоо ярих гэж байгаа зүйлүүд бол яг коронавирусын дараа, COVID-19-ийн дараа одоо яг ийм болчихно гэдээ байшин зурах гэдэг асуудал биш. Энд миний яригдж байгаа, анхааруулж байгаа, хэлэх гэж байгаа зүйлүүд бол энэ бол Монголын биеийн тамир спорт, олимпийн хөтөлбөрийн ковидын дараах үеийн бас өнгө төрхийг тодорхойлох юм болов. Тэрийг л одоо та бүхэн манаас сайн анхааралтай сонсвол зүгээр юм уу гэж бодож байгаа. За ер нь биеийн тамир спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэдэн хүчин зүйлийг хэлж болно энд.
7 хүчин зүйл байна гэж одоо би үзэж байгаа. За энэ төр бол биеийн тамир спорт нэгдүгээр биеийн тамир спортын хөгжлийн хууль эрх зүйн орчин байж байгаа. За биеийн тамир спортын удирдлага зохион байгуулалт байж байна. Биеийн тамир спортын материалын бол орчин нөхцөлийн асуудал байна. Биеийн тамир спортын мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэх давтан гаргах мэрэгжлийн дээшлүүлэх асуудал бас нэг хүчин зүйл болж байна. Тавд нь бүх нийтийн биеийн тамир нийтлэг спортын төрлүүдийг хөгжүүлэх бие бэлтгэлийн хүмүүжлийн тогтолцоог боловсруулах болох асуудал орж байна. 6-ад нь өндөр амжилтын спорт буюу их спортыг хөгжүүлэх асуудал орж байгаа. За хамгийн сүүлд нь биеийн тамир спортын шилжих ухааны асуудал болж байгаа. Маань болоод. Тэгээ энэ дөрвөн зүйлийг харилцан шүтэлцээтэй одоо системтэй маягаар хөгжүүлж анхаас бид нар одоо цааш нь хөгжүүлэхгүй бол биеийн тамир спорт гэсэн ерөнхий утгаар нь бид нар авч үзэж энийгээ дүгнж энийгээ чигнэхэд мөн одоо дүгнэлт гаргахад маш хэцүү. За тэгэхээр одоо бидэнд энэ COVID-19 бидэнд ямар боломж олгож байна вэ гэхээр өмнө байсан энэ одоо биеийн тамир спортын хөгжил дээр дүгнэлт анализ хийх. За мөн одоо шинээр одоо бид нар энэ цаг хугацааг ашиглаж гэр орондоо байгаа болон ажил дээр бас тодорхой хэмжээгээр бас ачаал багтаа байгааг ашиглаад биеийн тамир спортын салбарын хөгжлийг эрчимжүүлэх цаашд нь анхаарах зүйлүүд юу байна гэдгээ бол бодож суух, энийг хэлэлцэх мөн одоо шинэ бичиг баримтуудыг боловсруулах юм боломж олгож байгаагаар энэ коронавирусыг бас ашиглах ийм давуу тал юм уу гэж ингэж бодож байгаа. За тэгэхээр бол энэ биеийн тамир спортын цаашдын хөгжлийн асуудлууд ер нь бол энэ биеийн тамир спортын албан тушаал тодорхой эрхэлж байгаа хүмүүс, эрдэмтэн судлаачид, за мөн одоо энэ хүмүүсийн Монголын биеийн тамир спортын төлөө гэсэн чин сэтгэл эрмэлзлээр шууд шалтгаалнах бол хүний хүчинд бол маш чухал. Тэгэхээр энэ дээр одоо яг та бүхэндээ нэг хэдэн санал суулцъя гэсэн бодож байгаа. За би энэ нэгдүгээр нь асуудал бол хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг буюу хүчин зүйлд нь бол энэ биеийн тамир спорт хууль эрх зүйн орчин ордог. Энэ хууль эрх зүйн орчинд бид нар бол Монгол Улсын их хурлаас батлсан тогтоол шийдвэрүүд, за ерөнхийлөгчийн зарлиг, за мөн засгийн газрын тогтоол шийдвэрүүд, за сайд одоо салбарын сайдын тушаал шийдвэр, за мөн одоо спортын холбоодын үйл ажиллагаа, агентлагийн үйл ажиллагааны шийдвэрүүд, за мөн одоо энэ аймаг дүүргийн засаг дарга, за биеийн тамир спортын салбар төрийн захиргааны байгууллагуудын одоо гаргаж буй шийдвэрүүд ингэж орох юм байна. За эндээс зүгээр би томоохон бичиг баримтуудаас дурдчих юм бол биеийн тамир спортын тухай хууль бол энд орж ингээд дурдах ёстой болж байгаа. За мөн одоо биеийн тамир спортын одоо биеийн тамир спортын талаар баримтлах төрийн бодлогыг засгийн газар баталсан байгаа. За мөн одоо засгийн газрын тодорхой хэмжээний хөтөлбөрүүд, цогц хөтөлбөрүүдийг баталж гаргаж байгаа. Эдгээр нь бол биеийн тамир спортын хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм асуудал болж байгаа шүү гэж. Мөн одоо Монголын үндэсний олимпийн хорооны шийдвэрүүд бас энд бол хамаарагдах юм байна. Тэгээ энэ шийдвэрүүд дотор бид нар энэ одоо чухал бичиг баримтуудыг оновчтой гаргаж чадж байгааг уу, амьдралд хэрэгцэхүүс байна уугүй гэдгийг нэгдүгээр талаас онцгой анхаарч явах асуудал одоо чухал байна. За ялангуяа одоо биеийн тамир спортын томоохон одоо бичиг баримт болох нь хууль дээр бид нар дахиж анхаарах зүйл бол нэлээд байгааг бол одоо амьдрал бол харуулж байгаа. Энийг бид нар энэ коронавирусын үед бас давхар хянаж үзэх, энэ одоо энийг өөрчлөх, одоо биеийн тамир спортын хууль нэмэлт өөрчлөлт оруулах одоо санал хүсэлтээ бас гүйцэтгэж одоо боловсруулж өгч болох юм байгаа шүү гэдгийг хэлж байгаа юм. Тэгээ ер нь бол биеийн тамир спортын энэ эрх зүйн орчныг бид нар сайжруулахгүйгээр Монголын биеийн тамир спорт хөгжихгүй гэдгийг бол ер нь хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллагын одоо тодорхой хүмүүс нь одоо энэ дээр их санаачлагтай ажил, эрдэмтэн судлаачдыг оруулаад ингээд хамтарч ажиллах зүйл их байгаа. Бид нар энэ коронавирусын үед одоо юун түрүүнд коронавирусын үед одоо энэ сайдын батлсан зарим журмыг одоо бас нэлээд өөрчлөх асуудал, санал оруулах хэрэгтэй. Энэ бол их хурлаар хэлцэхгүй шууд баталчих учраас энэ дээр одоо бид зориуд шигшээ багтай холбоотой асуудал байна. За энэ шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах, за сургалж явуулах зэрэг ийм одоо олон бичиг баримтууд хийх хэрэгтэй байна. Энэ бол коронавирусд бидний ашиглах ийм бас нэг бодит одоо хийх ажлуудын нэг юм уу гэж би ингэж харж байна. За дараагийн нэг асуудал нь биеийн тамир спортын удирдлага зохион байгуулалтын асуудал. За ер нь бол Монголын биеийн тамир спорт хоёр том багантай байгаа. Нэг нь төрийн байгууллагууд, төрийн бүс байгууллагууд гэж. За төрийн байгууллагын хамгийн том байгууллага нь бол энэ боловсон шинжилгээ спортын яам. За төрийн бүс байгууллагын хамгийн том байгууллага нь Монголын үндэсний олимпийн хороо. Доороо эдгээр бол одоо шууд босоо ийм байгууллагууд байж байгаа. Төрийн байгууллагад нь жишээлх юм бол одоо энэ орон нутгийн биеийн спортын төрийн захиргааны байгууллагууд байна. За нийслэл дүүргийн биеийн спортын байгууллагууд. За ингээд
Өөр доошлоод зэрэг хүчний байгууллагын биеийн спортын байгууллагууд за бүр доошо сумдад одоо зарим сумдад биеийн тамирын арга зүй цалин аваад ажиллаж байгаа юм асуудал байгаа. Тэгэхээр энийг одоо энэ биеийн тамирын олимпийн хорооны доор хэд Монгол үйл ажиллагаа явуулж байгаа бодиттой үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх спортын холбоод Монголын үндэсний олимпийн орон гишүүн байгууллагаар ажиллаж байгаа. За энэ чиглэлээр энэ хоёр багантаа суурж бид нар бол ингэж төрийн байгууллага маань биеийн тамирын спортын байгууллагын бүтэц зохион байгуулалт нь ингэж зогсож байна. Тэгэхээр энэ одоо бүтцийн хувьд би нэг зүйл онцолж хэлэхэд бид нар боловсролтой нэгдсэн асар том завшаан байсан юм аа. Боловсрол шинжлэх спортын яамд энэ дөрвөн том салбар нэг дээвэрдээр орсон энэ тохиолдол их ховор. Манайх энэ гурван том салбартаа бас нэг дээвэрдээр орсон бидний хувьд маш их чухал завшаан хэрэг болсон гэж би үздэг. Одоо энэ боловсролоос салах хэрэггүй гэж би үзэж байгаа. Мэдрэхдээ надаас хамаарахгүй одоо сонгуулийн дараа засгийн газрын бүтэц баталгааж ямар байхын орж ирж байгаа сураг сонсоход соёл спорт аялал жуулчлалын яам гэсэн ийм байгууллага дахиж яам байгуулах сурагтай байна гэсэн зүгээр би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид нар бол боловсролоос салмааргүй байна. Яагаад гэвэл биеийн тамирын салбарын боловсролын салбарын үндсэн объект бол оюутан сурагчд байгаа. Монголын мам дийлэнх 3-1 шахуу. Тэгэхээр энэ хүмүүстэй энэ иргэдтэй бид нар үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ хоёр хамттай байвал маш их ажил хийж болмоор байгаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нар энэ чиглэлээр дөрвтэй өөр шинжилт яг энэ боловсролын салбарт одоо байгаагаа энэ ашиг тусаа бол бид нар гаргаж чадаагүй болов уу гэж бодоод байгаа. Энэ тал дээр хойштоо анхаарах хэрэгтэй юм. Ер нь бол энэ боловсролын салбартай одоо гол одоо холбогдсноороо бид нар бол энэ биеийн тамирын спортын болон бие бэлтгэлийн хүмүүжлийн тэр боловсролын салбарт байгаа сурагчдын оюутнуудын бие бэлтгэлийн хүмүүжлийн ажил чиглэсэн одоо тодорхой арга хэмжээг зохион явуулахад бас их төхөнтэй байх байсан болов уу гэж нэгд яамд оргоо учраас нэг сайдын шууд эрхлэх ажлын хүрээнд байгаа учраас энэ маань тийм боломж бас байсан баха. Тэгээ одоо цаашдаа салмааргүй байгаа гэдгийг одоо зориуд бас ингэж хэлмээр байгаамаа тий. Дараагийн асуудал нь бие тамирын спортын 3 дахь энэ хүчин зүйл материалыг болсон энэ суур орчин нөхцөлийн асуудал. За энэ дээр маш их юм ярьж болох байгаамаа бид нар том сэнгэлт төрөөд ингээс ахуулаад биеийн тамирын спортын ордон одоо тэгэл сургуулиудын заал талбай тэгэл тэр хүүхдүүд тамирчдын хэрэглэж байгаа хэрэгсэл материал гэдэг. Энэ бүгд ер нь хамгийн хоцрогдож яваа. Ялангуяа тэр барилга байгуулагчид хамгийн хоцрогдож яваа нэг одоо хүчин зүйл энэ материалыг бааж асуудал. Бид нар 1958 онд байсан спортын төв ордон цэнгэлт хүрээлэнтэй үдий хүрсэн байгаа. За тэр нисгэд баригдсан шинэ ордон бол спортын ордон бол Хятад улсын засгийн газрын буцалтгүй тусам дээр баригдсан. Тэгэхээр манай энэ төр засгаас биеийн тамирын спортын энэ бас барилга байгууламжийн тал дээр бас онцгой бас анхаарах бодиттой тооцоотой ийм одоо арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм болов уу гэж. Монгол улсын нийслэлд 8 сургууль биеийн тамирын заалгүй байгаа. 8 сургууль зөвхөн нийслэл хотод. За тэгээд энэ заал талбайгүй гаднаа талбайгүй хэдэн сургуулиар бүгдийг булаалгаа дууссан шахуу хотын төвөр тийм ээ. Мөн одоо энэ Монгол улсын биеийн тамирын спортын одоо бас томоохон үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ нийслэлийн биеийн тамирын спортын одоо дүүргүүдийн биеийн тамирын спортын байгууллагууд бас тийм хагасан шахуу футбол юм уу дунд сургуулийн зааланд эсвэл нэг хармаа өрөөнд байна шүү дээ. Нийслэлч юм чинь тийм ээ. Энэ чинь бас нэг зүйл бидэнд бас хэлж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бид нар цаашид ер нь засгийн газрын хэмжээнд тодорхой төсөл одоо тогтоолын төсөл арга хэмжээний төсөл боловсрол үндэслэлийн сайн бичээд ингээд цааш нь өгвөл бас нэг арга хэмжээ бас авах нөхцөл бүрдэх юм болов уу гэж. Одоо бол ингээд хувийн хөгжлийн сургуулиуд, хувийн хөгжлийн байгууллага сайхан заал талбай барьсан барьж байна, байгуулж байна. Ялангуяа одоо ингээд өвлийн ордон барьж байна гэж удахгүй ашиглалтанд орно гэж байна. Ингээд одоо мөн одоо энэ үндэсний биеийн тамирын дээд сургууль гэж сайхан 4-5 заалттай сайхан зогсолбор ингээ барих гээд ингээ явж байдаг. Тэгэхээр энэ бид нар энэ биеийн тамирын спортыг хөгжүүлэх хийн тулд төрөөсөө асуудал одоо тавьж энэ тал дээр онцгой анхаармаар байна. Тэгэхээр энэ бас бид нар коронавирус үед хийж гаргах бас томоохон ажил юм бо. Энэ төслийг боловсруулах, энэ үндслийг боловсруулах зэрэг тийм. Одоо бид чинь засгийн газар ч одоо ямаа 20 мянган төгрөг өгч байна шүү дээ. Тэгвэл одоо энэ биеийн тамирын спортын энэ хэрэгсэл материал яагаад нэг удаа бүх ерөнхий сургуулийг нэг удаа иж бүрээр хангаж болохгүй байх вэ? Зориуд одоо бодлогоор зориуд нэг удаагийн кампанчлаар хэмжээгээр ерөнхий улсын сургуулиуд биеийн тамирын хичээлийн хэрэгсэл материалыг хангаж өгөх энэ асуудал чухал юм уу гэсэн юм зүгээр юу байж байгаа шүү. Тэгээд энэ ерөнхий улсын сургуулийн биеийн тамирын заалыг одоо юу
биеийн тамирын сургуулийн захирлуудын бас одоо мэдлээс зөвхөн түрээсэлдэг тэр мэдлээс нь түрээсийн мөнгөний цааш нь ашигладаг мэдлээс нь бас гарах асуудал чухал байгаа юм. Ингэхгүйгээр бид нар хүүхдийн бие болдрын хүмүүсийн ажил энэ төр болон бусад арга хэмжээнүүдээс ярих аргагүй болж байгаа байна. Энэ Соёлтмаа сайтын гаргасан 248 дугаар туршаалч бол энэгээр бас бүх заалыг одоо ингээд захирлын мэдлэг өгөө цааш нь түрээслэх асуудлыг баталгаажуулж өгсөн байгаа шүү гэж. За нөгөө нэг асуудал энэ дараагийн дөрөвдүгээр нэг хөгжилтэй холбоотой асуудал бол энэ биеийн тамирын хөгжилтэй холбоотой асуудал энэ мэрэгжлийн боловсон хүчний бэлтгэх асуудал байна. Давтан сургах за мэрэгжлийн дэвш ажилттай. 6 биеийн тамирын дээд сургуулиас одоо 4 болсоо. Тэгэхээр бол энэ 4 сургуулийн үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө, материалын бааз, за болон бусад одоо нөхцөл боломж бол харилцаа адилгүй байгааг бол бид нар мэдж байгаа. За ер нь бол энэ биеийн тамирын дээд боловсролтой боловсон хүчний бэлтгэх асуудалтай бид нар нэлээд анхааралтай байх хэрэгтэй. Төгсөөд гарцсан хойно нь бид нар эднийг мэрэгшүүлэх. За ялангуяа энэ тэр сэтгэлгээний шинжилэл хийх тэр одоо боловсон хүчнүүд. За ялангуяа залуучуудыгаа сайн сургах, ирээдүйн одоо боловсон хүчнийг шат тараалан бэлдэх ийм шат тараалсан арга хэмжээ авахгүй бол энэ биеийн спортын хөгжил бол шин шатанд гарах тал дээр бид бас ярилцгүй болчиход байгаа гэж би бол үзэж байгаа. Энэ үүднээсээ одоо зөвхөн коронавирусын үед бид нар одоо энэ ямар асуудлууд одоо хийж болохыг бол дөрвөн сургууль нэгдээд дундаасаа энэ бодлого онол арга зүйн зөвлөл байгуулж болдгоо юм болов. Энэ дөрвөн сургууль яагаад биеийн тамирын спортын тодорхой төрлөөр дасгалжуулагчдыг бэлдээд хуваарлаад одоо ингээд бэлдээд тохироод явуулж болдгоо юм болов. За мөн одоо ингээд энэ дасгалжуулагчдын мэрэгжлийн шүүлхийн сургалт шигшээ багуудыг удирдах багш нарын дасгалжуулагчдын заавал сурах сургалтын хөтөлбөр ингээ батлагдчихад байгаа. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургуулийг шалгаруулах, байгууллагын шалгаруулах арга хэмжээ нь 15-нд болох гээд байдаг. За энэ дээр одоо нэг сургуульд нь аягүй л өгчих. Гэтэл нөгөө 3 сургууль нь үлдэх үү? Эсвэл яагаад энэ хөтөлбөрийг хамтраад хэрэгжүүлж болдгоо? Энэ тодорхой хэсгээр нь хуваарлж аваад мэрэгжлийн асуудлаа ингээ цааш нь ярьж болдгоо, хуваарлж болдгоо юм тийм ээ. Гэх зэрэг ийм олон асуудлуудаар бид нар боловсон хүчин дээр бас ярьж байна. Энэ дээр бид нар бол тодорхой саналууд бол бас байгаа шүү. За ингээд 5 дахь нэг биеийн тамирын хөгжил гол хүчин зүйлд бол энэ бүх нийтийн биеийн тамир нийтлэг спортын төрлүүдийг хөгжүүлэх, бие баримтын хүмүүжлийн тогтцоох боловсрол болох асуудал байгаа юм аа. Тэгээд энэ бол одоо маш их том одоо асуудал байгаа юм аа. Ер нь бол улс орны гол одоо баялаг бол эрүүл Монгол хүн, чирэг Монгол хүн байгаа. Тийм ээ? Ер нь энэ манай харна. Тэгэхээр энэ одоо том баялагийг эрүүл мэнд чирэг Монгол хүний асуудалтай ганц хоёрхон зүйлийг коронавирустай холбоод хэлчих юм бол нэгдүгээрт нь одоо хүмүүс бол биеийн тамирын спортын ач холбогдолыг бол ерөөхдөө яг мэдэрсэн. Ер нь одоо бүгд гадаа гараад гүйж байна, алхаж байна, дугуй өмж байна, явган аялал хийж байна. Олон одоо фитнес хичээлж байна. За эндээс одоо бид нар бол энэ бас том дүгнэлт хийж байна. За мөн үүнээс ихсээ үр хүүхдтэй манай одоо иргэд бол ичгтэй хөдөлгөөн дутагдж байна. Үр хүүхэд нь хөдөлгөөн дутагдж байна гэдэг яг хажууд нь суугаад харж байгаа. За эндээс бид нар энэ бодит факт байна. Тэгээ энийг бид нар одоо энэ коронавирус маш сайн ажиглаж байгаа учраас тодорхой цогц арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа. За жишээлх юм бол иргэд одоо биеийн тамирын спортоор хичээлэх хэм хэмжээ нас хүүсний онцлог тохирсон ачаал авах энэ тал дээр мэдлэг муутай байна. Энийг бид нар одоо боловсруулж гаргаж хүртэл болох тэргээ сурталчилах хэрэгтэй байна. Энэ одоо хамгийн түрүү их ажил болж байгаа. За мөн одоо үүнийг дагаад эрүүл мэнд чирэгжилтийн эсвэл эрүүл мэнд спортын клубүүдийг олноор байгуулах. Энэ гадуур хичээлж байгаа улсуудыг бүртгэлд оруулах, авах, эмнэлэг хяналтанд оруулах энэ асуудал бас чухал. Энийг одоо манай энэ холбогдох байгууллагууд бас санаачилж шаардлагатай холбогдох байгууллагуудаар хамтарч хийх нь одоо энэ коронавирус үед бас чухал юм уу гэж би шаардж байгаа. Ялангуяа энэ одоо энэ клубүүд байгуулах юм бол энэ клубүүдийг байгуулад дэмжиж туслаад удирдлагын журмыг батлаад дэмжиж ингээ клубүүд хүмүүс ингээ байгуулад үйл ажиллагаа явуулаад эхэлвэл тэнд хичээлж байгаа улсууд эрүүл мэндийн даатгалтай шууд холбогдно. Ингэхээр бол 2-3 талын ач холбогдолтой ийм чухал арга хэмжээ орно. Энэний эцсийн ард түмэн эрүүлчин Монгол улс хожих ийм ажил болох юм болов уу гэж ингэж бодож байгаа. За нөгөөд бол энэ оршин суугаа газрууд хороо хорноор бол энэ ер нь биеийн тамирын спортын ажлыг бас явуулах байлгүй шаардлага одоо гарч ирж байгаа гэж би бол бодож байгаа. Ялангуяа энэ одоо энэ мэрэгжлийн боловсон хүчнүүд ч гэсэн энэ чиглэлээр бэлдэж эхлэх нь зүйтэй юм тийм ээ. Энэ бол ялангуяа энэ оршин суугаа газруудаар
энэ хороо хооронд одоо тэр туслах дэмжих, биеийн тамирын арга зүйч ажилуулах, волонтерууд гаргах зэрэг ийм асуудал одоо коронавирусын дараа зайлшгүй хэрэг болох болов. Энэ одоо биеийн тамирын спортоор хичээлэх гэдэг нь хөдөлгөөний дутагдaltaй байгаа. Энэ одоо асуудлыг бид нар зүгээр ингээд анхаарахгүй, арга хэмжээ авахгүй ингээд орхичвол эргээд энэ намч чинь коронавирус дуусаад нэг 6 сарын дараа л хүмүүс тэгэл хэвийн хуучаа байдалтай ороод явж байх гэж ингэж би бас ингэж хайж байгаа. Тэр энэ их давлгааг бид нар зөв зөвхөн оновчтой ашиглах зайлшгүй шаардлагатай юм гэж ингэж бодож байгаа. За ер нь бол энэ сурагчдын ялгаа өсвөр үеийнхний дунд бол нэг хоёр энэ коронавирусууд хоёр тийм сэтгэлгээний одоо хэлбэр бас үүсэж гэж би бодож байгаа. За нэг нь бол за ерөөсөө энэ надад биеийн тамирын спорт дутагдж байна. Идэвхтэй хөдөлгөөн дутагдж байна. Тэгээ энэ биеийн тамирын спортоор хичээл сургууль эхлүүл энэгээр одоо секс дугууланд явъя гэсэн нэг ийм сэтгэхүй бас хүүхдэд төрж байгаа. Нөгөө нэг юу нь бол үгүй ер нь ингээд гэртээ суугаад байх биеийн тамирын спорт хэрэггүй юм байна шүү дээ. Биеийн тамирын хичээл хэрэггүй юм байна. Ингээд болоод байх юм байна. Тэгвэл одоо ингээд зүгээр энэ компьютераар суугаад тоглоод иж болох юм байна. Ном уншаад хэвтээд иж болох юм гэсэн ийм бас сэтгэхүй бас төлөвшчих вэ тийм ээ. Энэ дээр бид нараас анхаарч энэ тал дээр бас ялгаатай бодлого чиглэлүүдийг бас цааш нь бариул яасан юм бэ гэсэн юм яаж юм те. За тэгээ ер нь энэ одоо би бибилтрийн хүмүүсийн дунд сургуультай холбоотой хоёр ухаан санал хэлж байна. За энэ нэгдүгээрт нь энэ биеийн тамирын багш нар бол манай Монгол улсын одоо иргэдийн чирэгжилтийн асуудал, бибилтрийн хүмүүсийн ажил, төлөвшлийн асуудал. За ингээд зарим талаар спорттой холбоотой гол одоо хөдөлгөж хүч байгаа биеийн тамирын багш. Үндсэндээ бол ерөнхийдөө нэг 1900 гаруй биеийн тамирын багш Монголд байгаа мó дунд сургууль. За энэ бол ийм том фронт их том одоо хүчийг бид нар онцгой ашиглах хэрэгтэй. Ингийн тулд энэ биеийн тамирын багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал, хөдөлмөрийн одоо онцгой нөхцөл байдлыг бүрдүүлэх асуудал, за мөн тэдний итгэх санаачлалыг дэмжүүлэх цогц арга хэмжээнүүд авах тал дээр бид нар бол энэ цаашдаа анхаарах. Энэ коронавирусын үед энэ хүмүүсийн хөдөлмөрийг цаашид одоо хэрхэн өргөнөх тал дээр тодорхой асуудлуудыг бас хийвэл боловсруулж гаргавал яасан юм бэ гэж ингэж. За тэгээд миний ярьж байгаа бүх зүйлүүд дараа нь тусдаа салаад ингээд хэлцэгтэй явж авах гэж бодож байгаа. За энэ бибилтрийн хүмүүжлийн ажилтай холбоотой хоёр дахь асуудал байна. Сурагчид одоо ингээд бүтэн 4 сар гэрт суусаа хичээл сургууль. За ингээд ерөөсөө Монгол улсын бибилтрийн хүмүүжлийн ажил зогсонгүй байдалд орсон байгаа мэдчих хэрэг тийм сургууль ажиллахгүй болохоор. За энд бол ганц коронавирус буруутгах байгаа. А бид нар одоо яах вэ гэвэл энэ бие махбодын өсөлт хөгжил гарсан энэ өөрчлөлтийг судлах хэрэгтэй. Энэ одоо энэс болоод хүүхдэд ямар өөрчлөлт гарч байна? Сэтгүүд ямар өөрчлөлт? Энийг одоо эрдэмтэн судлаач, ихтэй сургуулийн эрдэмтэн судлаач тэр энийг тодорхойлж гаргавал яасан гэж ийм бодолтой байна шүү дээ. За мөн одоо энэ биеийн тамирын энэ бибилтрийн хүмүүжлийн ажилтай холбоотойгоор энэ сурагчдын биеийн тамирын хичээлийг 7 хоногт 2 орж байгаа. Энийг өөр нь одоо суг оруулдаг болов яасан. Өөрөөр хэлбэл 40 минут ороод нэг жоохоо юм хам хум орж байхаар бүх сургуулиуд дээр биеийн тамирын хичээл 2-оор буюу цаг 20 минут ордог болох заална. Ингэж байж тодорхой хэмжээний бас ачаалал авах ийм одоо зүйл одоо үүснэ. Ийм ачаал бүртгэлтэй гэж бодож байгаа тийм. Энийг одоо энэ одоо нөгөө биеийн тамирын асуудал хариуцсан төрийн захааны байгуул боловсролын яамд асуудал тавьж энэ шийдвэр тал дээр хөөцөлтөл энэ бол илүү өрөөгөөчтэй 40 минут хаан шүрхгүй захын биеийн тамирын багш хэлнэ шүү. Энэ бол чухал багтаа юм аа. Энэ бүртгээд жаахан бие халаалт хийлгээд хэдэн үг тоглоод ч юм уу ингээл дуусаа зарим суугаад дуусдаг. Энэ дээр бас яах. Нөгөө төгөр биеийн тамирын багш нарын оронтойг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Дунд сургуулиуд дээр. Яагаад гэвэл энэ коронавирусын үеэр хамгийн одоо энэ өвчин нэрвэгдэх хамгийн одоо эрсдэлтэй хүүхдүүд бол энэ биеийн тамирт ордохгүй. За мөн одоо тодорхой хэмжээний бибилтрийн хувьд бас одоо тийм сайн хөгжөөгүй ч юм уу эсвэл тодорхой анхааруулсан юм хүүхдүүд байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүүхдүүдтэй одоо цуг тоглож биеийн тамирын хичээлд орж болохооргүй юм. Бидний хараа муурч юм. За энэ бүлэг хүүхдүүдийг сургууль болгон дээр ангилж бүлэглээд биеийн тамирын бибилтрийн хичээлийг оруулах хэрэгтэй болж байгаа. Энэ хүүхдүүд. Энэ Монгол улсын иргэн утас. Энэ тийм учраас биеийн тамирын багшийг нэмэх хэрэгтэй. За биеийн тамирын багшийн секс дугуулгын цаг бид нар одоо ерөөсөө багш нар энэ тооцохгүй байна гэж олон жил ярьж байгаа. За тэгвэл одоо тооцоолох хэрэгтэй. Гэхдээ заавал биеийн тамирын секс дугуулгын гэдэг нэг тодорхой спортын төрлөөр нэг 10-20 хүүхд хичээлүүлэх биш.
Ер нь биеийн тамир чирэгжилтийн сургалт юм уу? Биеийн тамир чирэгжилтийн хичээлгээд хичээлийн бус одоо секс дугуулan гэж нэрлээд хичээлийн бус цагаар яг орон тооны багшаар энийг заалах хэрэгтэй. Ялангуяа хавар намарт нь гадаа тоглуулах, гадаа сургуулийн талбайд асах хөдөлгөөн хийх. За өвөл бүр хүүтэн бол онлайн хичээл орох. Тэр хүүхдүүдэд зааж өгөх, онол талаас нь, арга зүйн талаас нь. За тэгээ өвөл бол одоо энэ боломжтой гэсэн сургууль болгоны гадаа каток байгуулах асуудал. Өсөн гулуур. Эцэг эхчүүд жишүүрүүл аваад өгч боломж гарна хүүхдүүдэд болгох хэрэгтэй. За ингээд тэр бол бараг өглөөс ороо хүүхэд бужигнж яадаг, тэнд хөдөлж байдаг, ингэснээр хүүхэд эрүүжиж байдаг, чирэгж байдаг, хөдөлгөөнийхөө идэвхтэй хөдөлгөөний шаардлыг хангаж байдаг. Ийм бас нэг суурь болгол яасан. Ялангуяа одоо энэ сургуулийн биеийн тамирын гадаа талбайтай сургууль болгоны гадаа хүмүүс одоо усаар ус өвөл тавих хэрэгтэй. Ер нь бол нэг 4-5 юм уу тэр орчмол сая төгрөг гарна энэ дээр. Сургууль болгонд энэ төсөнд баталж байгаа тэрийг одоо барьж ингэж байгуулах нь асуудал чухал ажил баталтай байна. За энэ дээр одоо нэлээд анхаарал юм гэж байна. За ингээд яг энэ хүүхдүүд зориулсан энэ ном сурах хүчийг хэлбэршүүлсэн багийнх нь хэлбэршүүлсэн зурагт жижиг хуудас ном биеийн тамирч сурталчилсан ийм зүйл сургуулиуд дээр нэлээд олон хэлбэрээр хийх хэрэгтэй байна. Тэгээ мөн одоо энэ улс орон даяар сар болгон нэг өдрийг одоо хөдөлгөөний нэг зэрэг хөдөлгөөний одоо өдөр болгож хэвшүүлэх асуудал бас чухал. Энд бол хүүхдүүд биеийн тамир спортыг бас ойлгоход тархитлагын төлөвшөхөд нэлээд чухал ажил бүртгэлтэй юм гэж боддог. Ялангуяа хөгжөөнд хөдөлгөөн тоглоомын чиглэлээр тийм ээ сар болгон нэг өдрийг зориулж ингэж тодорхой 10 минут юм уу 15 минутын хугацаанд орон даяар яг тэд өдрийн хэдэн цагаас хэдэн минутын хооронд ингэж хийнэ гэдэг ч юм уу. Бас ийм зүйлийг бас хийж эхлүүлвэл бас хэрэгтэй юм гэж бодож байгаа. Ер нь бол энэ хөгжөөнд хөдөлгөөн тоглоомоор ерөнхий улс орны сургуулиудын дунд энэ багийн уралдаан тэмцээнийг одоо 4 шаттайгаар ингэж явуулвал бас их хэрэгтэй гэж боддог. Тэнд одоо заавал спортын онцгой авьяастай хөөх хэрэггүй. Хөгжөөнд хөдөлгөөн тоглоом. Эхлээд анги сургууль хоод утган ч юм уу дараа нь сум дүүрэг тэгээд аймгийн хэмжээнд улсын хэмжээнд ч юм. Энгүүл энэ хүүхдүүдийн биеийн тамир спорт хандлагаар өөр болох уу. Дан спорт чиглэлээр нь бас ингээ хөөгөөж явуулаад тахт нэлээд бас ачуул тогтолтой байна уу гэж ингэж үзэж байгаа. За нэг дараагийн нэг 6 дахь одоо гол хүчин зүйлийн нэг нь их амжилттай спорт, өндөр амжилттай спорт, их спорт. Энэ бол яг зөвхөн маш олон ярьж болох асуудал юм тийм ээ. Зөвхөн дотны спортыг олон хуваадаг л да. Янз янзын ангиллаар хүүхдийн спорт, оюутны спорт, одоо тэгэл олимпийн спорт юм уу, их спорт гэдэг юм байна. Эсвэл одоо халс тулгааны спорт, дахин давтагдах хөдөлгөөнтэй спорт, техник хэрэгсэл ашигладаг юу, оюуны спорт, цахим спорт. Тэгээ энэ их олон энэ спортын төрлүүдээс бид нар одоо Монгол улс хөгжүүлэх бодлогоор чиглэлээр одоо нэгдүгээр энэ асуудлуудыг тавьж орчин бүрдүүлэх асуудал. Нөгөө төгөөр бид нар энэ спортын холбоотойг энэтэй уялдвал дэмжих асуудал маш чухал байна. За ер нь бол Монгол улсын энэ хууль дүрмэнд бол спортын холбоотод би бас урд нь хэлжсэн. Спортын холбоод нэлээд их чиг үүрэг өгсөн байгаа. За зөвхөн хоёр том чиг үүргийг зөвхөн дурдтахлаа одоо улсын шигшээ баг бүрдүүлээд тэрний сургалт асуулжуудыг шийдвэрлэхүүний үндэстэй зохион байгуулад уралдаан тэмцээнд оруулах асуудал энэ зэрэгж байгаа. Холбоотын одоо үүрэгт чиг үүрэгт орцсон байж байгаа. За тэгээд энэ бол маш их том ажил л та. Тэгээ энийг одоо бид нар энэ одоо үүргээ биелүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг санхүү эдийн засгийн орчныг холбоотод өгөх асуудал дээр бас энэ анхаарч энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй. Магадгүй холбоотыг 5 хувааж болж байна. За магадгүй одоо 6 ч хувааж болно тийм ээ. Ямар зүйл ангиллаар нь хуваах вэ? За энэ ямар чиглэлээр ямар тэр бүлэг спортын холбоотыг дэмжих юм бэ? Ямар тэмцээн уралдаан зохион байгуулах юм бэ гэж тийм ээ. Магадгүй бид нар энэ тэмцээн уралдааны тогтолцоогоо шинээр аваад үзэх юм бол одоо энэ засгийн газрын тогтоолоор батласан журам байгаа тэмцээн зохион байгуулах. Жил болгон 1-2 том их наадам давхцаж байна. Тэг их наадмууд. За тэмцээн хичнээн их болох тусмаа хүүхдийн оролцох хүний тоо бол ихсдэг юм аа. Харин тэр хүүхэд залуучуудаа ажиллах багш дасгалжуулагчийг бэлтгэх, за тэдний дунд зохион байгуулах уралдаан тэмцээнийг олшруулах хөтөлбөрийг үнэлж байжээж бид нар том наадам тэмцээний ач холбогдол тэнд гарах хэрэгтэй. Тэгээ энэ дээр одоо анхаарч бид нар би юу хэлэх гээд байгааг бол магадгүй зарим спортын төрлөөр насан туршид нь өсвөр үеэсээ цөөхөн хүүхд орж байна. Цөөхөн орж байна тийм ээ. За магадгүй 60% нь хүүхдүүд.
40% нь насан туршид орж байгаа тийм төрлүүд байна шүү дээ одоо тийм. За энэ одоо ялгааг ингэж олон гаргаж одоо онцлон гаргаад энэ тал дээр нь бид нар анхаарч цаашдаа энэ спорт уралдаан тэмцээнийхээ энэ бодлогыг хатуу барих. Магадгүй зарим спортын төрлөөр нь за би гол топ төрлүүдийг хэлээгүй шүү. Зарим спортын төрлөөр насан туршидтэй улсын аваргыг 2 жил улсаас ингээд санхүүжүүлэхгүйгээр тогтоод та нар тэр мөнгөөрөө хүүхдүүд өсвөрөө залуучуудын тэмцээн уралдаан багш тасгаж уулзаад дэмжээ гэдэг ч юм уу. Ийм бодлогоор хэрвээ ингээд арга хэмжээ авах юм бол 2 жилийн дараа нэлээд зузаан суурьтай болж магадгүй шүү дээ. Тухайн спортод тэмцээнд оролцох насны хүүхдүүд. За энэ тал дээр нэлээд онцгой анхааруул яасан гэсэн чигтэй байгаа. За тэгээд яг хөө энэ заавар журмаа бид цагт нь гаргаж нэлээд сайн ингэж анхаарч байхгүй бол тэгээд заавар журмаас чинь болж байж болоод маш их одоо хилам за тэгээд бодтой хор уршигтай юм зөндөө гарч байгаа шүү дээ. Цагт нь заавараа гаргахгүй эсвэл одоо цагт нь одоо үнэлгээнийх нь систем нь буруу ч юм уу тийм ээ. Бид ганцхан жишээ л хийж. Өсвөр үеийн Монголын хүүхдийн спортыг наадам ингээ явуулаа гэхэд өвөл зүүнний төрлөөр нь нийлүүлээд медалийн алтан медаль тоогод гаргасан. Тэндээс Булган аймаг цан тишүүрийн өвлийн спортын заавал одоо оролцох үндсэн төрлөөс 18 алтан медаль авсан. Зууны төрлүүд 20 гаруй төрлөөр 21 аймаг 9 дүүргийн нийт хүүхдүүд оролцсон. За энэ дээр зуны тэр 20 гаруй төрөлд нь бүх алтан медаль жигд чухал тараагдаад ингээ явсан. Тэр 18 алтад хүрэхэд хэцүү шүү дээ. Тэгээд энэ зарим спортын төрлөөр 5 насны ангиллаар хийцдэг. Тэр болгон тэрэн дотроо бас зай төрөл нь олон 2-3 төрөлтэй. Ингээр чинь тэнд чинь маш их олон медаль тэнд нь хураагдаад ингээд ганц хоёр байгууллага руу орчдөг. Гэвч бусад бүх спортын төрөл дээр нь 1 насны ангиллаар ч юм уу ингээ ангилчдаг юм. Тэгээд иймэрхүү бас ийм зөвхөн энэ бол юуны асуудал та ер нь цаашид анхаарах бас томоохон асуудал бий юудаас ярьж байгаа шүү. Ямар нэгэн байгууллага тодорхой хүмүүсийг шүүмжлэхтэй биш. Энэ бол зайлшгүй бодит асуудал байгаа учраас цааш анхаараасаа л гэж хэлж байгаа тийм ээ. За ер нь цаашдаа энэ спорттой холбоотой юм да энэ орон нутаг бүсийн тэмцээнийг албаар олшруулах хэрэгтэй байна да. Тэгжвэж энэ бүсийн тэмцээнд төрүүлсэн хүүхэд бүсийн тэмцээнд баг тамирчтай сайн оролцуулсан багш тасгаж өргөх нэр үнэтэй байдаг аймагтай. Энэ онцлогийг бид нар харгалзаа. За мөн одоо энэ залуучууд өсвөр үеийн тамирчдыг олшруулах зүйл энэ онцгой ач холбогдолтой учраас би энэ хэлж байгаа шүү тий. За тэгээд энэ аймаг дүүрэгт 8-аас доошгүй төрөл гэж байгаа. Одоо шигшээ баг барина гэсэн юм аймаг дүүрэгт байгаа засаг дарга дэмжлэг үзүүлнэ гэж. Энийг хуулийн дээр байгаа зүйлийг хэрэгжүүлэх юм бол бас Монголын спортын суур бас нэлээд сайн тавигдах юм боломжтой юм уу гэж ингэж бодож байгаа шүү тий. За тэгээ яг энэ дараагийн юун дээр энэ асуудал хэлцэгдэхээр зөндөө ярих байх тодорхой. За тэгээд нэг энэ 7 дахь зүйл нь биеийн тамир спортын шинжилгээ ухааны асуудал байгаа маа. Энэ бол зөвхөн ганц нэг салбар биш бүхэл бүтэн улс орон шинжилгээ ухааны үндэслэлтэй хөгжиж байгаа. Шинжилгээ ухааны үндэслэл одоо юм ерөөсөө огт байхгүй. Үнэхээр хөгжүүлж чадаад тэрийгээ сайн анхаарч чадвал тийм ээ. Тэгэхээр бол энэ дээр 2-3 зүйл хэлэхэд энэ биеийн тамирын дээд сургуулиуд энэ шинжилгээ ухааны чиглэлээр, он дарга зүүн чиглэлээр, судалгааны чиглэлээр тэргүүл хийгнэнд гарах хэрэгтэй байна. Өөр одоо хүн гарч өөр байгууллага байхгүй. Тархаа бодлогоо байгаа 40 гаруй 50 гаруй амьд сүрэн байгаа эрдэмтэд бол ганцаар юм хийхгүй. Энийг одоо энэ бодлогоор яамаас юм уу агентлагаас биеийн тамирын дээд сургуулиудаа ер нь нэгтгэж энэс нь эрдэмтдийн судалгааных нь чиглэлийг суурь судалгаа, хавсрах судалгаа чиг баримтаар сэдвүүдийн өгөөд энэ чиглэлээр нь хамтарч ажиллаа. Эдгэрийн оюуны потенциалыг маш ашиглах хэрэгтэй. За манай МОБИС-ийн биеийн тамирын сургууль гэхэд 14 доктор байна шүү дээ. Энэ хүмүүсийн оюуны чадах боломж, энэ хүмүүсийн уншсан ном, сэтгэж байгаа оюун бодлыг бид нар ашиглахгүй бол бах байдгаараа суудлын болгон дээрээ ингээл одоо ингээл бие дагаал ингээл тус тусгай ажил дарагдаад явал энэ явахгүй. Тэгэхээр шинжилгээ ухааныг ер нь бид нар энэ тэргүүн тэргүүлэх зэрэг тавих хэрэгтэй байна гэж би бодож байгаа. За саяхан энэ Монгол улсын засгийн газраас спортын ангаа ухаан эрдэм шинжилгээний төв байгуулсан. За энэ байгууллагыг би бол маш их бэлгшээж харж байгаа. Энэ Монгол улсын биеийн тамир спортын шинжилгээ ухааны бас нэг түүчээ болгоод явчих суурь ийм байгууллагын суурь тавигдж байна даа гэж. Тэгээ энэ нь маш их олон ажил хийх ёстой байгууллага. Ялангуяа биеийн тамир спортын хөгжлийн чиглэлээр бол одоо томоохон хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, нормот хийв одоо батлах, зам одоо эрдэмтэн судлаачдын бүтээлд үнэлгээ дүгнэлт өгөх
За бие даалгаврын хүмүүжлийн чиглэлээр судалгаа хийж тэр талаар нь одоо асуудлуудыг бас одоо шинжлэх ухааны үндэстэн тооцож гаргах тэр ийм олон асуудал хийх учраас энэ төвд ажиллах хүмүүсийн шалгаруулалт за ялангуяа энэ залуучуудыг сайн шалгаруулж авч тэднийг одоо эрдэм шинжилгээний ажил судалгаа нь сэтгцийн хүрээг өргөдөх мөн одоо гүнзгий одоо асуудлыг авч үздэг ийм болцгод төлөвшүүлэхдээ онцгой анхаармаар байна гэж ингэж бодож байгаа шүү. Тэгээ энэ дээр бол одоо шинэ байгууллага байгаа учраас одоо энэ асуудлууд цаашдаа яригдах байх гэж бодож байна. Ер нь бол. За эцэст нь нэг 8 дахь нь гол хүчин би нэг олимпийн хөдөлгөөнтэй олимпийн одоо манай Монголын улсын олимпийн хороотой хэдэн зүйл хэлмээр байна. Тэгээ ямар ч байсан бид нар энэ өргөн хүрээнд олимпизм авч үзэх хэрэгтэй байна. Зөвхөн олимп гэхээр олимпийн наадам гэж үзэх хэрэггүй. Тийм цаана одоо олон улсын төвшөнд бол олимпийн соёл, боловсрол, олимпийн хүмүүжил, за олимпийн одоо боловсролын асуудал маш том асуудал байгаа. Энийг одоо улс иргэдэд хүртээх. Ялангуяа энэ ерөнхий улсын сургууль оюутнуудад энэ олимпийн боловсролын асуудлыг одоо түгэх чиглэлээр маш сайн одоо ажиллах хэрэгтэй юм шаардлагатай байна гэж бодож байна. За мөн одоо энэ 21 аймаг 8 дөрөвт олимпийн зөвлөлүүд байгаа. За энэ олимпийн зөвлөлүүдийг ажилуулах тал дээр нь нэлээд анхаарах хэрэгтэй байна. Их олон жил болж байгаа. Энэ олимпийн зөвлөлүүдийг ажилуулах гол үндсэн зүйл нь бол нэгдүгээр санхүүгийн тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх, дээр нь тэр ажиллах арга зүйг хангах ийм асуудал байна. Ингэх юм бол энэ олимпийн боловсрол хүмүүстэй дамжуулаад ялангуяа хүүхэд залуучуудын төлөвшил, хүмүүжил, эрдэм боловсрол бид нар шууд нөлөөлөх ийм бас боломж байгаа гэж харж байгаа юм тийм ээ. За энэ олимпийн танхимууд гэж ерөнхийдөө сургууль болгон дээр сургуулиудад. За энэ танхимуудын үйл ажиллагааг үнэлт өгнөх. За тэдний дунд зохион байгуулалт ажлыг сайжруулах хэрэгтэй байгаа. За ялангуяа бид нар бол энэ олимпийн танхимуудтай холбоотой чиглэлээр сүүлийн 2-3 жил энэ олимпийн боловсрол, бие даалгаврын хүмүүжил сэдэд болцол уралдаан зарлаад байгаа. Явуулаад байгаа. За энэ дээр бол энэ сургуулиуд захирлуудыг онцгой ашиглалт өгч байгаа. За олимпийн танхимуудын дарга нь бол тухайн сургуулийн захирал байдаг. Ямар ч юм тодорхой хэмжээ их бага хэмжээний хөрөнгө мэддэг, шийдвэр гаргадаг хүн учраас за олимпийн танхимуудын үйл ажиллагааг бид нар одоо эрчимжүүлээд тодорхой хэмжээгээр бас үнэлэмжийн дээшлүүлэх юм бол энэ захирлууд орох бүрэн боломжтой, сонирхолтой ч байгаа. Тэгээ энийг бас бид нар ашиглах хэрэгтэй гэж бодож байгаа. За хамгийн сүүлд нь олимпийн хорооны чуулганаар бид нар одоо баталдаг энэ олимпийн салбар комиссууд байгаа. За энэ комисс бол энэ 160 гаруй, 80 гаруй, 70 гаруй хүн бол ингээд нэг 7-8 комисс хуваагдаа орчдөг. За энэ комиссуудыг жаахан идэвхжүүлэх тал дээр бид нар ажиллахгүй бас олимпийн хөдөлгөөнд урагшлахгүй болов уу гэж. Энэ тал дээр бас нэг хөтөлбөр төлөвлөгөө гаргаад ингээд явах нь хэрэгтэй юм уу гэж бодож байна. За тэгээ эцэст нь хэлэхэд бол энэ Монгол улсад энэ коронавирустай холбоотой гарч байгаа одоо энэ хор уршигыг бид нар олон талаас нь сайн мэдж байна. Тэгээ энэ коронавирусын дараа Монгол улсын биеийн тамирын спортыг одоо хэрхэн өөрчлөх вэ гэд энэ тал дээр бид нар одоо зөвхөн коронавирустэй шууд холбохгүй ч гэсэн миний ярьж байгаа зарим зүйлүүдийг шийдээд хэрэгжүүлэх гэж явах юм бол энэ шинэ сэтгэлгээ, шинэ орчинд бид нар бас тодорхой хэмжээ жоохон ч гэсэн гарах ийм одоо боломж үүсэх юм гэсэн үднээс би энийг зөвхөн товчхон танилцуулж байгаа шүү дээ. Тэгээд энэ асуудал дээр та бүхэн хамтарч ингэж оролцож цаашид одоо санд бодлоо чөлөөтэй ярих зүйтэй болов гэж бодож байгаа. Тэгээд ер нь энэ биеийн тамирын спортын салбарт ажиллаж байгаа хүмүүс маань яг оюунлаг тал руугаа нэлээд ормоор байгаа. Тийм ээ? Ер нь. Энэ биеийн тамирын спортынхоо салбарын хүрээнд сэтгэх аль болох болж өгвөл өөрөөсөө сэтгэж байгаа энэ сэтгэлгээнийхээ хүрээг жаахан чилж өгөх. Бусад одоо зүйлүүдтэй харилцан шүтэлцээтэй ингэж бас энэ ажилдаа хамтдаг болох юм бол бас Монголын биеийн тамир хөгжих шинэ шатанд гарах бүрэн боломж байгаа шүү дээ. Одоо нэг айхтар муу гэж би ирээгүй шүү дээ. Ер нь боломж нь бол байгаа тийм ээ. Бидэнд бол цаашаа тех шаардлагатай ч байгаа. Энийг л одоо бид нар онцгой анхаармаар юм уу гэж. Энэ үүднээс ярьж байгаа юм шүү тийм. За баярлалаа та бүхэнд. Нэлээд удаа ярьчих шиг боллоо. За баярлалаа танд. Нэлээд өргөн сэдвийн хүрээнд бас олон чухал мэдээллүүдийг өгч бас олон саналуудыг бас оролцож байгаа хүмүүс маань гарах байхаа гэж бодож байна. За ингээд санал авъя. Та бүхэн баруун гартлын доод буланд байрлах энд рейс гэсэн товчийг дарснараа саналаа илэрхийлэх боломжтой болж байгаамаа. За ингээд Монголын үндэсний олимпийн хорооны одоо спорт холбоот хариуцсан мэрэгчлэн галхүү
одоо таныг урьж одоо Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс цаашд спорт холбоод хамтаж одоо ямар шүү ажлуудыг хэрэгжүүлэх тухай таны микрофоныг нээе. Байна уу? За, сайн байна уу? Орой минь. Зоригтотор докторийн маань хэлсэн одоо ихтгэл бол маш сонирхолтой байлаа. За тэгээд яг энэ хүү ихтгэл дээр бол миний би бол өнөөгийн байдалд бол одоо бид нэр спортын холбоод болон төрийн байгууллагууд яам тамгын газрууд болон одоо ирэх өдөрт шийдвэр гаргадаг одоо байгууллагууд маань нэг хамтарч ажиллаж бас цаашдаа бид нэр энэ хэдэн сарын хугацаанд одоо ажигласан зүйлүүдийг яаж нэгтгэж одоо сайн талаас нь гарч одоо санал бодлоо боловсруулж нэгтгэх вэ гэдэг бол боломжтой гарч ирж байгаа. Тэгээд энийг үзлээд одоо бас Зоригтотор докторийнхоо өнөөдөр сая гаргасан илтгэлийг бол нийт гишүүн спортын холбоодуудаа ерөнхий нарийн бичгийн дарга нартай илгээж энэхүү илтгэлээс гарсан санал санаачлага энэ дээрээс урган гарсан бодлуудыг бас нэгтгэж хүлээж авъя. Бас холбоодууд маань бас янз бүрийн саналууд гаргах байх гэж бодож байна. Тийм болохоор одоо та бүхэнд одоо дараагийн микрофоныг шилжүүлж одоо та бүхний саналыг бас сонсъё гэж бодож байна. За танд баярлалаа. За галхуудаа баярлалаа. За дараагийн хүн бол Монголын үндэсний Олимпийн академийн тэргүүлэгч гишүүн. За философи ухааны доктор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Буян Дэлгэр огшаа таныг санал бодлоо уулзсан хэмээн урьж байна. Байна уу? Байна. Таны микрофон игдсэн байна. Бүгднгийнх нь орой минь хэрэгье. За Зоригтотор доктор бол одоо их чухал асуудлууд дэвшүүлж байна. Би тэгээд энэ дээр нь ерөнхийдөө нэг хоёр үндсэн чиглэл дээр нэг санаа хэлэх та тийм ээ. Тэгэхээр ер нь бол яг одоо бид бодит ажлуудыг нэн даруй хийхгүй бол одоо бид нэр зуны амралт гэдэг бас нэлээд салгалдаг. Тэгээд одоо намар болохгүй тийм шүү. Тийм болохтой зэрэг бол жишээ гэх юм бол одоо миний бодож байгаа бол одоо Монголын үндэсний холбоо Олимпийн хорооноос бол өөрийнхөө гишүүнчлэлтийн спортын холбоодыг зөврөм журман хууль эрх зүйд нийцж байгаа эсхийг хянах комисс байгуулах. Тэгээд тэрнийхээ дагуу хариу ирүүлэх одоо тийм шаардлагыг одоо нэн тэргүүнд бол тавих хэрэгтэй юм. Ингэж байж одоо бид нэг хууль дүрмийн нарийнчлаад үзээд өөрсдийнхөө дүрмтэй жишээ тарьцуулаад үзээд хэрэгтэй зэрэг нөгөө хуулинд заагаад байгаа юм маань амьдрал дээр юу таарч таарахгүй нэг ийм санал санаачлагууд нь бас урган гарах юм боломжтой юм гэж ингэж харж байна. За тэгээд хоёр дахь гол асуудал бол Монголын үндэсний олимпийн хороо бол одоо өөрийнхөө үзэл баримтлал бол тэр хөгжлийн талаар төсөөллөө олон нийтэд тэр дундаа Вин Хэмрэ спортын одоо салбарын дахин томьёолж хүрэх хэрэгтэй. Тэгж байж одоо Вин Хэмрэ спортын энэ тэрийн байгууллагуудын үйл ажиллагаанд бол нэгдүгээр хэрэг нөлөөлсөн. Хоёрдугаар бол нөгөө талаас нь олимпизмын одоо хөгжил төлөвчтэй зүйлүүд. Тэгэхээр энийг бол одоо энэ даруй хийх нь бас шаардлагатай асуудал юм гэж ингэж бодож байна. За тэгээд дараагийн асуудал бол энэ Монголын үндэсний олимпийн хороо бол одоо яг ийм цаг үеийг энтэд ашиглаад энэ жилийн 1-7 хоногийг олимпийн 7 хоног болгох. Тийм ээ энэ бол нэг Монголын нөхцөл бол 4 сарын 4-7 хоног байвал нийлүүлж хэмжтэй байгаа харагдаад байдаг тийм ээ. Тэгэхээр ийм 7 хоногийг зарлаад энийг боловсрол соёлын шийдвэр ухааны спортын хамтад харилцан тохиролцох. За ингээд цаашлаад хэрвээ тэгээд тохиролцож чадах юм бол боловсролын хүрээлэнтэй хамтарч энэ 7 хоногт энэ олимпизмыг ерөнхий улс төрийн хичээлийн агуулгад ямар хэлбэрээр агуулгаар багтаах уу гэдэг энэ арга зүйг бол одоо боловсруулах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадах юм бол одоо зөвхөн олимпизм гэдэггүй ер нь Монгол Вин Хэмрэ спортын амьдрал бол энэ шинэ өөр амьсгал төлөвцийг бас одоо авчрах нөлөөтэй байх юм ингэж бодож байна. За мөн олимпизмын хүрээнд явагдаж байгаа нийт одоо асуудлыг бол ерөөсөө бид бүхэлд нэг юм тэгсэн байдлаар санхүүжүүлэх, урамшуулах байдлаас илүү
дандаа төсөөл хөтөлбөр зарлах тэрэндээ нийцсэн одоо хамгийн оновчтой санал санаачилгуудыг одоо дэмжих санхүүжүүлэх байдлаар ингээд одоо хөрөнгийг төсөөлж ирнэ занших хэрэгтэй санагдав. Тэгэхгүй бол одоо бүгдэнд нь улс даяар одоо маш бага хэмжээгээр гэх юм уу ингээд одоо хин тэр тухайн ажлыг хийж байгаа гэсэнд нь ингээд тэгшдгийг хуваарлахтай зэрэг буцаад л одоо нөгөө үйл ажиллагааны үр дүн муу гардаг ийм шиг байна шүү. Тэгэхээр одоо ямар нэгэн үйл ажиллагааг явуулах гэж байгаа бол тэрнийхээ үр дүнг нь урьдчилан тооцдог, улс оронд ач холбогдолтой байдлыг бас нэг боловсруулдаг одоо ийм жишгийг одоо бий болгох юм бол их ач холбогдолтой юм аа. Энэ бол жишээ нь ном сэтгүүл хэвлсэн чиг ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулсан ч аль эсвэл одоо судалгаа хийсэн чиг тэр одоо ингээд төсөл хөтөлбөр дэвшүүлж болно шүү дээ. Одоо жишээ нь олимпизмын холбоотой маш чухал сэдвээр магистрийн зэрэг хамгаалах гэж байгаа хүүхэд байх юм бол маш сайн одоо судалгааны төслөө өгөөд дэмжлэг авдаг ийм зөв бүрдүүлж чадах юм бол бид нэр спортын шинжилгээ ухаанд бас одоо төлөвлөж болох юм ач холбогдолтой гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр ер нь ерөнхийдөө нэг биеийн тамирын спортын салбарт гэсэн юм дээр хоёр томжиг дээр хэдэн санаа хэлэхэд бол түрүүн бас зэрэг доктор даргын хэлээд байсан шүү дээ. Биеийн тамирын дээд сургуулиудыг эрчимжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ эрчимжүүлэх гэдгийн гол утгыг бол би бол эхний ээлжинд харах юм бол энэ биеийн тамирын гэсэн сургуулиудыг спортын гэсэн агуулгаар өргөтгөх зайлшгүй шаардлагатай гэж байна. Тэгэхгүй зөвхөн биеийн тамирын одоо дасгалжуулагч арга зүйч спортын ямар одоо нэг түгээмэл одоо Монголын бол одоо топ гэсэн хэдэн төрлөөр одоо дасгалжуулагч гэдэг ийм хэлбэртэй яваад байдаг. Тэгэхээр цаана нөгөө спортын шинжилгээ ухаанд чинь зайлшгүй шаардлагатай байдаг. Маш олон боловсон хүчнүүд цаана шүрдээд байгаа байхгүй. Хэрвээ аль эсвэл өөрсдийнхөө дотооддоо бид нар энэ биеийн тамирын спортын сургуулиудаар энэ боловсон хүчнийг бэлтгэж чадахгүй гэх юм бол улсын байдаг юм уу одоо төрийн бос байгууллагын байж болно ш. Дахиад гараад гадаад улс оронд одоо явуулж боловсон хүчин бэлтгэж одоо цааш нь хөгжүүлэх шаардлагатай гэж ингэж одоо харж байгаа юм аа. За тэгээд мөн одоо тэр спортын наадам уралдаан тэмцээний тухай асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг энэ наадмууд болоод уралдаан тэмцээнийхээ тэр үзүүлэлтийн төлөвийг бас тодорхой болох хэрэгтэй юм л да. Тиймээд ихгүй болоод нь одоо маш олон удаагийн давхцсан одоо нэгэн төвшний баймаар одоо ийм уралдаан тэмцээнүүд маш их болоод байдаг. Тэгээд алинд нь төлхөө ач холбогдол өгөх юм одоо тэрэнд одоо орохын тулд яах ёстой наадмууд нь олимпизмын үзэл санаагаа баримтлах ёстой юм уу? Аль эсвэл нь өөр утгатай байгаа юм уу тэр гэдгийг юм бол одоо бас харах хэрэгтэй бахаа гэж ингэж одоо бодож байна. За ингээд миний хэлэх хэдэн санаа бол ингээ болжтэй баярлалаа. За бүгдээрэнд энэ орой мэндийг хүргье. Ингээд энэ хэлэлцүүлэгт ингээд оролцож байгаадаа бас их баяртай байна. Тэгээд зөрг дотор багшийн одоо юуг сонслоо. Тэгээд үнэхээр бас зөвөө ярьж байгаа асуудлууд бас зөв. Хамгийн гол нь энийг одоо хин хизээ яаж ямар шатнд ингэж хэрэгжүүлэх вэ гэдэг чинь чухал байна. Ярихад бол одоо ингээд хүн болгон сэтгэлээ хэлээд саналаа бодлоо ингэж хэлээд ярьцдаг. Тэгээ одоо энийг яг шийдвэр гаргах төвчний хүмүүс нь сонсоод хэрэгжүүлээд гэдэг юм уу ингээд явж байгаа үр дүн нь хизээ яаж харагдах юм болоо гэдэг дээр их санаа зовж байна. Тэгээд ковидын одоо сэдвтэйгээ холбогдуулаад ярихад бол одоо яг энэ ковидын дараагаар хүмүүсийн эрүүл мэндийн асуудал физик хим гэдэг юм уу математик гэдэг хичээлээс илүү хүн эрүүл байх нь чухал гэдгийг улс даяараа дэлхийд даяараа одоо ингээд батлан харуулад байгаа дээр л ашиглаад бид нар бол энэ дасгал хөдөлгөөн энэ тамирын хичээлийг л одоо улсын шалгалт болгомоор байна гэдэг саналыг би дахин оруулмаар байна. Нэрээс биеийн тамирын хичээлээр улсын шалгалт өгдөг болчвол хүмүүс эрүүл байна. Эртээ тэргүүл улс даяараа дэлхийд даяараа эрүүл байжгаад сурахын дараа нь болёо. Эрүүл хэвэл бусад юм болно гэж яриад байгаа. Ингээд бүр боддоор үзүүлээд байгаа дээр л бид нар улсын шалгалтанд биеийн тамирын хичээл орж хүүхдүүд эрүүл байж дараагийнхаа одоо энэ хичээлүүдэд анхаарахад бүрэн боломжтой илүү амжилт гаргах боломжтой гэдгийг л одоо батлан харуулад энэ яамн дээр одоо харьяата байгаа дээрээ бас энэ асуудлыг шийдэх ёстой байсан болов уу гэж үздэг.
Сайн байна. Сонсогч байна. За би энэ саяны орчуулгын хэлсэн санал дээр бас нэмээд хэлэхэд энэ өмнө энэ дэндээ спорт удирдах ажлын зөвлөгөөлөөр ч манай багш нар бас саналаа хэлж ирсэн. Би дэндээ хичээлийг одоо энэ ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөгч нар монгол хэлний шалгалтыг одоо тогтоолтой бүх төгсөгч өгж иж дараагийн шатны дээд сургуульд ордогтой адилхан яг энэ монгол хэлний шалгалтын үеэр бие болдрын энэ шалгалт өгöd бас одоо тодорхой төвшөнд оноо аваад ингээд дараагийн шатны сургуульд илсэх энэ эрхийн нэгддэг ийм болгож өгвөл бас ерөнхий боловсролын сургуулиуд зүйтэй байна. За цааш нь бол одоо дээд сургуульд ороод энэ оюутнуудын тэр биеийн тамирын хичээлийн кредит цагийг өндөр тавьж өгöd тэгээд энэ судлуулах тал дээр нь биеийн тамираар хичээлэх тал дээр нь бас төлөвлөгөө анхаарал. За тэгээд мэдээж одоо ажилтан болоод гарахлаар нь бид одоо ерөнхийлөгчийн зарилгатай бүх нийтээр бие ерөнхий судалгаа өгж байгаа тийм ээ. Бие ерөнхий хөгжлийн. За энэ судалгаанд одоо хамрагдаад тухайн ажилтан хамрагдаад авж байгаа энэ үзүүлэлтээр нь тухайн ажилтан албан хаагчийг одоо тухайн байгууллага ажил үргийн дүгнэхтэй. За та бол одоо энэ үнэлгээг бие үнэлгээг одоо таны бие ерөнхий хөгжлөөр одоо та авсан байх ёстой гэдэг байдлаар ингээд ажлын дүгнэх нэг шалгуур үзүүлэлт нь оруулаад ийм механизмаар ингээд явал бүх нийтээрээ энэ биеийн тамираар хичээллэх энэ зорилт арга хэмжээ маань бас хэрэгжихэд зүйтэй юм болов гэсэн нэг ийм санал байна надад. Одоо 12 дугаар ангийнхан ч монгол хэл бичгийн хичээлийг бүх төгсөгчнөр өгж байгаа шүү дээ. Засгийн газрын тогтоолтой яг энэ шалгалтаар бүх төгсөгчнөр аймгийн төвүүдэд орж ирж нийтээрээ өгж байна. Энэ дээр 12 дугаар анги төгсөж байгаа нөхдүүд бие ерөнхий хөгжлийн төвшингийн шалгалт авах хэрэгтэй. Тэгээд тэр ихтэй сургуульд орох эрхэн нэг тэрийг одоо боцоо оноогонд авч ийж. Тэгэхээр хүүхдүүд энэ биеийн тамираар зайлшгүй хичээлж эхэлнэ. Таралт өндөртэй байгаа. Дээр нь энэ биеийн тамирын багш нарын ажлын үнэлэмжийг бас одоо үнэлэх нэг шалгуур болоод ирэх. Тэр багш зааланд оруулаад одоо хүүхдүүдэд бөмбөг шилжиж өгч гараад болгочихж гэнэ үү? Эсвэл одоо хөтөлбөр тусгагдсан одоо биеийн тамирын хичээлээ орж ийн үү? Энэ биеийн тамирын багш нарын одоо бас үнэлэмж тэн дээр гарч ирэх. Ерөнхий боловсролын сургуульд одоо эсэлтийн ерөнхий шалгалтанд биеийн тамирын багш нараас бусад бүх одоо хичээлүүд багш нар одоо өөрсдөө үнэлүүлж байгаа биеийн тамирын багш нар үнэлэхгүй болох. За баярлалаа. Тэгэхээр би бас нэг ганц санал гүйцээгээр хэлчихээд энэ төрөүний миний энэ хэлсэн 7 энэ биеийн тамирын спортыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай бүрдүүлж байгаа нь хүчин зүйлүүд тус бүрээр нь бид нар бас хэлцүүлэг задлж ингэж хийвэл бас илүү үр дүнтэй болох болов уу гэж бодож байгаа. За одоо жишээлбэл хууль эрх зүйн 30-ыг нь одоо сая ярих түрүүн буяндлаг доктор хэлж байгаачлаа энэ хуулиуд, за захирамжууд, за мөн одоо холбоотын дүрм, холбоотын үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги хөтөлбөр энэ их зүйл бичиг баримтуудаар бас дүгнэлт хийж энэ талаар нь бас онцгой цааш нь анхаарч хийж. За зөвхөн одоо нэг хүчин зүйл нэхэд энэ экспорттой холбоотой асуудал. За энэ дээр нь одоо задлж экспорт ба холбоод, экспорт ба ерөнхий боловсролын сургууль, за экспорт ба спорт сургууль ч юм уу тийм ээ. Ингээд дотор нь дэд хэсгүүд хуваагаад нэг сайн хэлцэж авах. Эндээсээ тодорхой асуудлуудыг бас дүгнж гаргаад цааш нь бас холбогд байгууллагууд нь хэлэх юм асуудал байгаа тийм. За түрүү манай энэ орчин сураа хэлжээр үнэхээр одоо энэ асуудлуудыг шийдэх хүмүүс байгаа шүү дээ. Тийм ээ. Үндсэндээ бол шийдэх хүмүүс байгаа. Салин аваа сууж байгаа хүмүүс байгаа. Хамтрaan ажиллах хүмүүс, хүсэлтэй хүмүүс нь байгаа. Энийг одоо тухай бүрд нь хариуцж байгаа хүмүүс нь энийг одоо энэ бичлэгийг ч юм уу энэ саналуудыг үзээд бас тодорхой арга хэмжээд авах хэрэгтэй шаардлагатай байгаа тийм ээ. Одоо тэгээ энэ бас хэцүүлдэ бас би одоо нэг 10 жил янз бүрийн хурал зөвлөгөө хийж байгаа юм. За тэгээ энэ хурал зөвлөгөө хийгээд энэ хийсэн хүнээс нь
үр дүнгийн шаарддаг байхгүй. Таны хэлсэн, таны хийсэн хурал зөвлөгөө яагаад хэрэгжихгүй вэ? Би юм уу тэр хийсэн хүмүүс огт хэрэгжүүлэх тийм үүрэгтэй биш байхгүй. Харин энийг бид нар галын түлэгийг модын хийгээд галын өрдөөд асаагаад бэлэн болгоо гэж байна шүү дээ. Цаад хариуцсан хүмүүс нь энийг харин бэлэн санаа оноонуудыг аваад нэрээ ийм дутуу байгаа юм байна. Энийг ингэчих юм байна. Тэр хүн энэ дээр нь буруу яриад байгаа юм байна. Энэ зөв энийг аваа хэрэгжүүлж чигээд энэ цаана бүхэл бүтэн байгууллага хүмүүс байгаа учраас тэдэнд зориулжлаад асуудлуудыг тавиад байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бид нар одоо самтраад ажиллахад бэлэн байгаа. Ялангуяа энэ коронавирусын дараа бид нар одоо шинэ өөр нөхцөлд орохын тулд бид спортын төрийн байгууллагуудтайгаа, олимпийн хороотойгоо, за эрдэмтэн судлаач, зүтгэлтэнүүд, спортын холбоотын одоо төлөөлөгч оролцсон ажлын хэсэг гаргаад энэ цахимаар бид нар ороо болгон ч юм уу суугаад тодорхой асуудлуудыг одоо шатаараар боловсруулад боломжтой асуудлуудыг шийдээд ингээд дээш нь өргөн бариул бас илүү ач холбогдолтой байх юм болов уу гэж би тэр өнцгөөс харж байгаа тийм. За энэ дээр бас энэ оролцох хүмүүс бас нэлээд байгаа болов уу гэж бодож байна. Ялангуяа биеийн тамирын дээд сургуулийн багш нар докторууд хүмүүс байгаа болов уу? Холбоотын бас зүтгэлтэнгүүд туршлагатай хүмүүс байгаа болов уу гэж ингэж бодож байгаа тийм. За. Баярлалаа. Зоригтой дөрөгш энийг одоо далимдуулаад гэдэг юм уу? Ямар нэгэн үүрэг даалгавар өгөөд хамтарч ажиллая, боловсруулъя, бичиж, сурыг, судлыг гэвэл миний зүгээс бол одоо яг өвлийнхөө спортыг төлөөлөөд одоо та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү. Надтай ямар ч хамаагүй холбоосоор холбоод ингэх юм бол өөрийнхөө мэдэх чадхыг бас хамтран ингээд судлаад дэвшүүлээд ярилцаад ингэх боломж надад байгаа шүү. Зоригтой дөрөгшөд бас зориулаад бусд нь бас үндэсний тамирын багш Батэрдэн огш энэ төр бас харагдчихээн. Тэгээд хэлэхэд тийм таатай байна. Баярлалаа. За сайн байцгаана уу. За энэ өрөө мэндийг бүгд нүргийа. Тэгээд би бас анх удаа энд орж байгаа учраас тэгээд та бас нэг микрофоноо олж авах гэж нэлээд боллоо. Тэгээд уучлаарай. Ихийг нь яриаг нь бас сайн сонсч чадсангүй. Тэгээд ямар ч гэсэн сая сүүлд ярьсан багшийн талаар ярьсныг бол маш их дэмжиж байна. Дээрээс нь ерөнхийдөө одоо коронавирус гэсэн энэ цар тахлын араас Монголын үндэсний олимпийн хороо бас биеийн тамирын газрууд одоо хамтраад маш их ажлуудаа зохион байгуулах ёстой гэж миний хувьд бодож байна. Тэр нь Монголын рагбигийн холбоо одоо битгий холбоотой бас хамтарч ажиллаад бас 10 гаруй жилиг бол үдлээ. Биднээс олимпийн нэгдсэн юм холбоо байгаа. За ямар ч байсан манайх одоо нийт 8 клубтай, эрэгтэй 8, эмэгтэй 6 клубтай үйл ажиллагаа явуулж одоо 300 гаруй тамирчдын дор үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд бас та бүхэндээ бас энэ холбооныхоо бас үйл ажиллагааны талаараа бас ингэ танилцуулж байгаа бас ойлгоорой. Цогоо баг уу? Гайраа нүгшээ. За Америкт сайн сууж байна уу? Сайн сууж нүгш. За Америкч арай бизнес спортын талаар арай өөр юм ярьдаг байж үү те. Баримт биш хэлэхтэй болж гисэн. Чи яг одоо ямар маягтай хаана ажиллаж байна? Би одоогоор Америк нэгдсэн улсын Небраска мужийн Крейт гэдэг хотод Дон University их сургуулийн чөлөөтгөхийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байна. За чи ер нь Монголоос ялгаатай гол хэдийн юм чи нэрлэлтэй бидний энд байгаагаас өөр манай тогтолцооноос өөр их спорт гэж. Тийм. Манайхаас ялгаатай зүйл нь болохоор яг энэ спортын яг энэ хөгжлийн юм систем нь ер нь асар өөр. Ерөнхийдөө яг олимпийн циклээр 4 жилийн циклээр явдаг үгүйсээ бүх хай скулээс ахуулаад тэр нь яаж гэх вэ гэвэл middle school гэдэг тэгэхээр одоо 8-аас доош 8, 7, 6, 5 дугаар ангийн хүүхдүүд нэг системд орчиж байгаа middle school систем 4 жил. Middle school-д төгсөөд high school руу төгсөн шилжин 12 дугаар анги. 9, 10, 11, 12 дугаар анги гэдэг. Тэрдээс шалгараад дэшегээ их сургуулийн систем рүү орчиж байгаа. Их сургууль нь дотроо бас high school-ээс 2 жилийн одоо манайхаар техник мэргэжлийн коллеж гэдэг байна шүү. 2 жилийн коллежууд. Коллежийн систем рүү бас спортоор орно. Тэрдээс коллежид төгсөнгүүтээ үргэлжлүүлээд бас их сургуульд сурах боломжтой. Манайх шиг одоо яг тогтсон бие тамирын сургууль гэсэн юм байхгүй. Бүх их дэд сургуулиуд угаасаа өөр юм гэсэн бие тамирын техниктэй бие тамирын угаасаа спорт бүх спортоор хичээлдэг.
тухайн төрөл одоо нэг сургууль гэхэд дор хаяж 15 6 төрлийн спорт одоо яг дагалдаж авч явдаг. Яг мэрэгжлийн одоо яг манайчууд одоо яг мэрэгжлийн бинтэмбийн сургуульд сураад төгсөөд яг дасгалжуулагч болдог бол Америкт бол яг тийм байхгүй. Яг өөрийнхөө сонгосон спортороо л угаасаа тэрүүгээр ингээд гүнзгөрүүлээд хичээд явдаг. Хоёрдугаарт манайд спортын яг нэгдсэн зориулагдсан спортын яг сайт байхгүй. Одоо жишээлбэл одоо манай бүхэд энэ Америкт бол угаасаа яг Америк өөрснийх нь бүхийнхэн хэрэглэдэг flow wrestling гэдэг. Flow wrestling, track wrestling гэж байна. Тэрэнд болохоор угаасаа тухайн тэр спортын одоо яг бүх уралдаан тэмцээнүүд одоо хаана юу болж байна тэр бүх мэдээлэлүүд угаасаа яг видео бичдэг. Тэгээ сургууль семинар бүх юм угаасаа ингээд тогтмол яг болсон цагууд одоо ингээд ороод тэрийг одоо яг бүх тамирчид бүх дасгалжуулагч нар бүх мэдээлэл хаана юу болж байгааг мэдээлэл аваа явж байдаг. Тэр мэдээллүүдээс нэг тамирчдын нэг өөрийн ур чадвар араа одоо ямар төвчний тамирчин бэ гэдэг нэг тэр тэмцээн уралдаанаас нэг бас тусгай тэр сайтыг хөтөлдөг хүмүүс нь энэ хүний тамирчны шансаа ранкийг гаргаж ингэж яг төвчнийг харуулж авч. Манайд ч юм болохоор ингээд жижиг том бүх тэмцээнүүдэд нэг ингээд медаль олгодог ингээд бүх тэмцээнд өөрөө медаль ингээд өгөөд байдаг. Энд болохоор тэмцээн уралдаанууд явахаар угаасаа тамирчдаг угаасаа нэг тийм медаль угаасаа өгдөг. Тэр тамирчны тухайн нэг одоо шангал урамшуул за одоо нэг тэмцээнд орлоо гэхэд хэдэд орлоо гэхэд угаасаа тэр юун дээр сайтн дээр угаасаа тэмцээнд төрүүлсэн гэж ингээд бүртгэгдээд явж байдаг. Хүний нэг бэкграунд гэж одоо мэдээлэл нөгөө сайт руу ороод харангуут энэ одоо тэр тэмцээнд тийм амжилт гаргасан ийм ур чадвартай сайн тамирчин байна гэдэг бүх мэдээлэл нөгөөс ингээд байж идэг. Тэгээ дараагийн нөгөө нэг сонгон шалгуулт ихтэй сургуулиудад орох юм дээр бас яг тэр бүх мэдээллийн тэрдээс аваад байна. Бөхөр чөлөө төхөр Америкийн шигшээ баг одоо олимпиад тамирчин сонгогчлоо гэж шигшээ багыг төвлөрсөн маягтай байна уу манайх чинь? Ер нь яг хамж аваад нэг дор ингээд бэлтгэл хийлгээд тэр хүмүүст хариуцаад байдаг тийм байна уу? Клуб дээр бэлтгэлээ явуулдаг. Ер нь их цаг хугацааг бол клубээс гадна нэг ихтэй өөрийнхөө сурдаг ихтэй сургуулиуд дээр бэлтгэлээ хийдэг. Ягаад гэвэл бүх ихтэй сургуулиуд өөрийн гэсэн нэг яг багтай багасаа давхар клубд харьяадагддаг. Тэгээд улсынхаа аврагтаа төрүүлэх юм бол яг шигшээ багтаа хамрагддаг. Шигшээ багтаа хамрагдаад тэмцээн уралдаанд олимпийн аврагт явахын өмнө яг шигшээ баг нь одоо нэг 2 сар 3 сар өмнөөс яг одоо сонгон шалгуулт улсын аврагын дараанаас хойш ингэж цугдартанд ингэж бүгдээрээ гардаг. Тэрнээс бус цагт бол дандаа өөрийнхөө яг бэлтгэл хийдэг газар одоо сургууль клуб дээрээ л байна. Тийм сургалтаар явдаг. Тэгээд энэ бас өндөр хөгжилтэй орн болохоор нэг спортын тоног төхөөрөмж метралыг бааз тал дээр угаасаа бүр тасарсан. Одоо захирын зүгээр хай скул сургууль хэд одоо бүх одоо манай бинэмрийн спортын юунаас илүү Монголын бинэмрийн спортын одоо заав тавих бүх юмнаас илүү тийм өндөр түвшинд хөгжсөн угаасаа хамгийн одоо спортын шинэ тоног төхөөрөмж шинэ гарч байгаа бүх юмыг л угаасаа шууд нэвтрүүлдэг спортод. Тэрүүгээр ажиллах давуу талтай. Мэдээлэл өглөө. Энэ одоо коронавирусын тэр хэр антай тийм гайгүй байгаа. Коронавирусын хувьд маш их хүндрэлтэй байгаа. Одоо сая 400 мянган хүрчтэй хүрж байна одоо. Тэгээд бүх спорт бүх юмыг одоо яг нам зохис аваад хаацсан байгаа. Тэгээд одоо багш нар дасгалжуулагчны хувьд болохоор онлайн сургалтыг аягүй явуулж байна.
хувьдаа өөрийнхөө одоо яг хариуцлагыг тамирчид сурагчдтай угаасаа ингээд онлайнаар угаасаа шууд одоо бид ингэж холбогдоод одоо яг хийх одоо бэлтгэл дасгал юу хийх үү яах хийх гэх юм ингээд бүгдээ тухайн цаг дээр тогтоод яг онлайнаар холбогдоод сургалтаа явуулж. Гадуур гарч болдгийм үү? Гадуур ерөөхдөө гарч болохгүй аль болох гарч болохгүй гэдэг. Тэгэхдээ ерөөхдөө хүмүүс ч одоо хитрхийх одоо 3 сараас хойш юу ч байна шүү дээ. Хорой тавьсан. Америкчүүдээ тоохгүй байсан. Тэгээ хүмүүсүүд яг тэгээд нохоогоо шилжүүлэхдээ ярихтаа өөрснөө бас эрүүл мэнд тадраа гүйж харах ч юм уу тийм ээ. Хүмүүс багтаа газраар явахдаг нэг гарч ирэхэд болно. Яг нэг бүх юм хаагдсан болохоор бас. Тийм юм ихтэй байна да. За. Өнөөдрийн хэлцүүлэгт та урьж оролцсон тийм маш их баярлалаа. Маш сайхан зүйлүүдийг бас сонсч. Америкт одоо ихтэй сургуулиудад өөрийнхөө хүссэн мэргэжлэр сурахын тулд өөрийнхөө сонгосон төрлийн спортоор маш үнэхээр чадварыг сайн одоо мундаг байж чадах юм бол үнгүй сурах боломжтой. Тэр Нээлттэй Америкт. Тийм учраас манай одоо Монголоос спортоор хичээлдэг тамирчин гадаадд бас сурах сонирхолтой тийм улсууд өөрийнхөө яг хичээлдэг спортоор судлаад яг тэтгэлэг хөөцөлдөд Америкт одоо хүссэн сургуультай сурах гэх юм бол тэтгэлгийг ерөөхдөө бас авах магадлал их өндөр болцоотой. Өнөөдрийн хэлэлцүүлэг үнэхээр сайхан боллоо. Баярлалаа. Гомбо. За хоолой идэх үү. За. Баярлалаа. 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 Бүгдээрээ сайхан амраарай. Сайхан амраарай.